Эрүүлэн тийм багш мөнхөө багшийг ирээд одоо гэрчээ нордоогоо дуулаад би бас одоо нэг сууж үзье байж. Ямар янзтай юм гээд ингээд 6 сарын 9-нд ирээд гэрчээ үргэлжлэн сонсоод анхаас сонсоод 3-4 хоног би өчигдөр сайхан хонхон тийм болсон. 5-6 хоногт гатгуулаад миний хаана гатгадаг би ердөө тийм нэг үеэр ингээд гатгадаг юм аа. Ерөөсөө хууцаа. Өнөөг ч гатгаад байсан. Би ч бас одоо энэ ч одоо гатгаад илдэх юм уу ингээ бодож байсан. 2 өдөр гатгаад одоо намжицсан. Оо тааш хурдан яасан. Таны тэгвэл хүнд биш юм байна. Хүн биш байгаа юм. 2 өдөр гатгаад намжицсан. Үгүй хүн тэгэж одоо би бол ер нь давсаг шээсний юу гэх юм. Шээс согтдог. Одоо шээгээд байна. За ингэсээр бодоод тэр шээс яасан дагсарсан. Тэгшэрч гоо. За. За би бол хоол идэх яаш болон идэхгүй яаш бол өлсгөө мэддэггүй. Өлсгөө байсаар бол гэнтхэн харгуулсан асгаад л ингээд би танартчихсан. Тэр одоо тийм юм шүү дээ. Цуснайхан шихэр ингээд таны татсан цагтаа идэхгүй бол таны цуснай шихэр уураад ирэхээр доор шихрийн цуснай шишгэр доор болохоор ингээд сандардаг байхгүй зүрх хэлсэн колестар нь толгой хэрэг нь олон асуудал байна. Одоо би зөвхөн тэр үгээр одоо хоолоо идэв. Одоо идэхгүй болохгүй. Одоо бол хараа энэ Мөгөн цаг ууснаас юм уу гэж сонссон юм уу энэ янз бүрийн тамирын бизнес юм уу одоо би ч бас өлсөж юм шүү өлсөжгөөд хоол идэх чи хамттай байж та. За. Энэ бас яхан дуртай идэх нь бас их идэх нь одоо юм сайхан байна. За. Тэгээд одоо миний бас одоо янз юм байна. Гатхуулна. Зүгээр. Толгой сутас гатхуулчих гэнэ толгой олдно. Одоо энэ тамирын чинь би чинь сайн хийдэг аа. Ингээд одоо ингээд даваа тайж зүгээр. Аюулгүй харин нэг хоногтод үдсэн ба. Маш сайн байна. Үргэлжлээд одоо энийг хийгээд ингээд одоо сайхан одоо мөнгө вакцин заасан нэрүүд юм. Энэ дан сайн шингээгээд бусдад бариад болоод яа ингэж бодож байна. За. Даралт маралт өндөр байсан уу гайвуулсан? Зусан даралт өндөр. Хэд байсан өндөр? Докторгүй. Заримдаа төвч заримдаа одоо 80 хүрчих юм. Одоо би ч одоо 180 юм уу зүгээр 80 юм. 180 бол бүтэн зэрэг 710 болчих юм. За их өндөр жирээ болсон. Тэгээд одоо харин би ч одоо энэ чинь 7 хоногт би мөн зусан даралт нэм уужсан. Сүүлийн 14 хоногт нь би уусангүй үзсэн. Тэгшин байна лээ. Тэгшин. Жоох юм аа. Ийм хурдан завсаа яриа байхгүй. Тэгшин байна. Хэд байна одоо? 85-29. 85-120. 85-120. Өнөө болсон чинь гэнтхэн толгой хэрэгэд болохгүй. Дараа энэ төр үзүүлсэн чинь харин 190 бишчээ. За. Цаан чинь намайг чи зусан даралтны уусангүй би энэ тоног уусангүй чинь. Гээд цагаан жил байна. Тэгээд уулаа. Уух хэрэгтэй. Хамаг хурдан тасаад болохгүй. Тасарсан юм уу? Түрүүн гэдэг өдөр сайн байгаад сүүлчийн өдөр яхаа бас давхрууд явуулж болно. Тий. Одоо санаа сэтгэл жаахан төгөхгүй бол бас энэ зүрх болохгүй. Ойртоо миний одоо жаахан санаа жаахан маахад гэж өшлөөсөн. Одоо миний бас амьдрал энчиндээ дундаа бас олон зүйлээ давхаа гарч ирж байна. Тэгээ одоо миний хөл одоо ингээд миний хөл чи юу жаахан нуурхтаа нуус асуусахгүй юм. За. Хөл ч одоо сайхан. Сүнгэржөө. За. Түрүүн яаж явдаг байсан? Та хөл үүдээр явахдаа яаж явдаг байсан? Хөл муудан бол энэ хөл жаахан чирэнхэ. За. За одоо яаж? Одоо би явчихноо. 어떻게 지금 문제가 수사라지 거이고 타치네를 사 엄청 이 Эндэр суугаад сонсоор маа муснаа гэж унтчихсан бас ингэ хичээлийн өгүүдийг бас ойлгож байгаа юм дээ. Ярьдаг байна. Мөнгө вакцин ярьдаг бас хамгийн тухай ярьдаг. Энэ хэрвээ унтвал одоо бас маш их сайн юм байдаг байхгүй. Яг нь таны би ингэ тайвшраа авах гэж юу ч таны тэр
наадлын ухаалаг тарих амралт яасан цаанаа тэр амьтны уурга тарих гэж одоо үндсэн тарихчнуудаар ажиллаж байгаа байхгүй. Тэнд чинь суурилж байна. Ингэхдээ үндсэн хүн улам амралт сайн болдог байгаа. Харин дараалал мараа улам сайн болох ёстой байхгүй. Өөрөөр сүүлд бодоод онцгой юм дахиад ярьсан. Тань баяр хүргье. За. Алина уяриш. Нэрээ гэдэг шүү дээ одоо. Хайга хайчихсон. За, яа. Бичсэн. Бичгээтэй маш сайн. Ингэж бичих ёстой байхгүй юу? 내가 다툼하고 없었더니 바이오가 없었네. Орлоо. 내가 저새 나다가 있어. 요니 오면 그거 어떤 어쨌든 하고 근데 나다가 이러. 뭔가 비슷한 바이오가 이거 미니 없지 무슨 거다 다른 줄이 없지만 자. 그래라다에는 우리가 또서 우리는 없지 무슨 어떤 맛 산사 산나가 또 힘들지 알은 줄이 없죠. 어제는 어떤 것도 그냥 좀 어쩌지였어. 소선 다르게 그러다시 아다 유 셔도 왔어. 다른 하더니 애는 지나다 이게 뭔겠어. 애는 그제다 그렇게 약간 약간 쓰지 말아요. 이렇게 돼야다. 이게 저 소스나서 소스나 때 먹었을 거야. 그게 먹었을 거야. 어차피 찾아가나 삽색 나라다. 안 가봐서 맨날 또 일 부리네. 또 돈 얻어서 버셔야 좀. 한다 이렇게 좀 자이디요. 소든 에스테르는 어떤 친구가서 스포르보다 그것을 한다요. 기티요. 이네요. 어다요? 어다 좀 할. 저ችን 나이가 나이. 근데 어떤 약 짜고 싶어하는 거. Таны шингээд одоо дөрөнд байгаа шүү дээ. Та эрэгтэй бол бид нарт та байдлыг хэлсэн байгаа. Тэр үед одоо та их бодромгүй их ууртай. Зүүн настай байсан баг надрыг уурж ирсэн байхгүй. За тэгээд одоо тэрнийхээ шингээд одоо гэнтгөө нөө хогтохтой яасан дараа миний хөлч одоо гэнтгөө өгсөн бол шүү. За. гэнтгөө яасан ч одоо юусээ хөрмөлцэнэ. Хай тулаад яваад. Зөв одоо ястаа тайгтай үстэй зөв. Эга татуулаад нэг татуулаад юунд баязанд очиж сүйдэрсэн чинь одоо тэр өргөөс юм ээ. Ихдээ гол байсан. Эга өнөөгийн явтараа гэх яа. Энд нэг бүдүүн ингээд гарсан. Одоо өнөөдөр энд татуулаад. Эга хөлч нь одоо бараг макарт ихгүй шүү. Макарт ихгүй. Одоо энэ нас хайшгүй одоо чинь 타이가야 했어. 기도 타이가 기체소 히도들 오다 타이가 했습니다. 15 өдөр 때. 15 өдөр 때 타이가 했지자. одоо хөлчн хажигч гэдэг юм. Одоо ч үгүй нэ хажигч гэдэг. На тэр таигтай багтаа яаж явдаг вэ? Таиггүй багтаа яаж явдаг? Надад бүцэнтэй байсан. Таигтай багтаа их. Энэ сата бүр мэднэ одоо их. Энэ юу тайзаар чинь гарч чадахгүй. Эхнээс ингэдэг. Ой, шээ настай ирлээ. Та нас на гаргаад өг. Гаргаад. Яа, та гар мараад яа. Энэ рүү өгдөөч чинь одоо яа яаж чадахгүй. Одоо үзэн одоо ч зүгээр таяа хайж байгаа. Та ер нь жаа бүжгэлж бараг чадмаа. Тийм. Одоо хөл сайн бол одоо камера сайн гээд. Тийм одоо босоод одоо энэ дэрийг хаад тийм оршоны өмнө очиж байгаа. Одоо танаа тацаараа хийгөөч. За. Тийм одоо. За. Одоо чингээсээ. Одоо энэ яг ятаа байхгүй. Байхгүй болчихоо. Байхгүй энэ ятаа хийж байгаа юм байна. Хэдэн өдөр дээр бууж. Энэ 16 дахь дээрээс нь багуулсан. Аа. Ахмад бол ингээ өвдөглээд юу яаж чадахгүй. Одоо ч мөсгөөд юм.
ажигчгээд ажигчгүй байна. Гүүж байна. Өстөв би таныг энд харахад уруудаа явсан шүү дээ. Надтай уулзсан. Оо гадар уруусан гэсэн мундаг хүртэй гэж байна. бас тэгээд ба. Харин та хүртэй явсан шүү дээ. Уртанд бас чадахгүй мó энэ хүндийгээ хүлээгээд авчихдаг. Одоо чи миний үүд хүртэл чинь хажигчгүй ингээд хурдан гिचгүй ингээд очиж байна одоо. За. Миний юм ихтэй хэрэгжүүлээд ийм сайн болсон байна. Маш их баярлалаа. Тусан дарцаа болсон, хөл сайн болсон байна. Та одоо тэр тамирыг ингэж хийвэл тэр энэ тамир чийх буруу байна. Ингэж сууж хийж болохгүй. Ерөөсөө үүдний үеийг 90 үеэс битээ ингэж доош битээ яаж. Суухтаар л ингэж хөшөөрөг болоод улам ингэж үрээд тэгээд одоо ингэж болдгоо байхгүй юу? Энэ хүнээ бол одоо тойрог нугуулсан байгаа байхгүй юу? Тойрогнаас 4 сарсан байгаа байхгүй юу? Уруугаар битээ сууж хий. Яг тэр өөрөө ч бодно. Ингэж уруугаар битээ суу. Болдгоо асрын шатаар битээ гараа уулаад битээ авир. За, ийм хоёр санаанд үчи. За их сайн болсон байна. Энэ яг энэ мөөс өөрөө ургаж болно шүү дээ. Та нарын амьдлаар зөв тохируулах хийгээд бүр сайн юм боллоо. Гатаяа гатах гэж бодоод зүгээр хөл мөндөө ингэ. Хөл тайга хайсан байх. Та мөг юу ууж юу? Ууж байна. Ууж байна. За. Энэ одоо миний хийж байгаа ч гол юм шүү дээ. Нэг нь бол эрүүл мэндийн хичээлээр таны тархин дотор зөв юм болно. Тэр нь таны өдөр цаан зөв өдөртөж байгаа. Дээрээс нь төгс хоол гэдэг бол олон зүйлийн хоол. Гэхдээ бол олон зүйлийн хоол идчих бол одоо тэр төгс хоолыг идэхгүй болно. Олон зүйлийн хоолыг идчих бол төгс хоолыг идэж болно. Дээрээс нь мөг бол эрүүлжлийн мөг. За энэ мөгнөөс гадаа би нарийн тайлбарлаа яах вэ? За ямар ч байсан танд баярлалаа. Би одоо энэ 18 өдөр сонсч байна энэ хичээлийг манай мөнгөөрөгшин хичээлийг. Тэгвэл одоо энэ дундуур би 2 дугаар 3 дугаар өдөр дээр миний одоо энэ хатхууч өвдөх шиг одоо ийм байсан. Тэгээд би 4 өдөр дээр амарсан. 4 өдөр амарсан. Энэ одоо би ядраад ингээд хатхуулаад юм амарья юм. Тэгээд 4 өдөр амарсан. Тэрнээс хойш сонсоод 15 өдөр ийгсэн. Одоо 18 өдөр дээр би бүр их хөвөх. Аяа. Нэг тийм их сайхан нэг доктороос их тун хайлт тийм сайхан байна. Тэгвэл одоо энэ гар хөлч өгдөө бадаараад яадаг энэ тамир хийснээс одоо бадаар хөтөлж байгаа юу шүү. Би ч одоо энэ миний энэ хөл мөрөс болгоод одоо энэ борээс энэ ч одоо энэ мөр одоо хөнгөж унаад буудаад ийм болсон. Нэг нь авс нэг нь тэгэхээр өвдөхгүй. Яг тайга хайхгүй одоо тайга тайг астай хүн болоод тайг тулуулсан. Өвчгүй тайг тулуулсан шүү. Тайг тулуулсан. Би яг хөл гайхуулдаг би тайг өнгөж унаа. Одоо өнгөж унаа. Тайг чи маш тулуулсан. Бас биеийг түшигтэй шүү. Тэгээд одоо их идэж уухяа сайн унтж өөрийгөө их сайн тийм байдал одоо их сайн байдал үсэнэ сайн. Тэр баяртай доктор яаяа наадлаа унч. Наадлаа. Хоёр настан байна. Наасандаа нэг нь нэштэй нэг нь тэр одоо зөв хөлт асуухгүй юм байна. Одоогийн хүн бол зөв хөрх бол бүрэн боломж байгаа. Өөрийгөө жаахан зөв хөтлөөд аваад явах бол зөв бүрэн хүн боломж байна. Эрүүлийн шиг суу наслах шиг зүйлтэй. Өвчин баригдаа 100 наслууд автахгүй. Өвчин бол хавдартай миний сүсээр өвдөх юм байсан. Сүс өвдөх. Тэгээд сүснээ юм уухан байсан. Бол юм уугаад бол өвдөхгүй бол баярчгүй. Тийм өвдөх бол уухгүй бол яг уугаад ийм гэдэг бол эмчит үзүүлээ. Уухан сайхан тэнцвэрч үзүүлээ. Тэгээд энэ тамир мамир хийсэндээ их тийм нэг хөнгөн шөнг хаяа ондоо. Энэ гэж гэдэг бол цог хэмжээнд идэх хэрэгтэй. Заавал эмчийн зодоодлогонд оройдно. Уустуудаа авцгаар идвэл байшаа нэгдүгээрт нь ходоодын шим болоод, хоёрдугаарт нь илгийн шим болоод, гуравдугаарт нь бөөрийн болоод ингээд муу байдаг. Үгүй гişгүн өмчнээ юм бол ходоод нь их хаттай шүү. Чи заавал хоолоо идэх болсонтой. Зүйтэй. Тэгэхээр би чинь одоо жаахан гайгүй өвдгөн одоо энэ камера хийгээд энэ хичээлээ манай мөнхөө чинь хичээл сонсоод энэ одоо их настай чуултагаа ингээд юу энэ барсаг өвчин баг өвчин бас арилч шүү. Тэгээд баяр баяртай юм сайхан уулуу шиг юм. Тэгээд одоо их баяр их сайхан бол. За хэн баяр хүрээ. Баярлалаа. Одоо хоёр тугаар ингээд улам сайхан болох юм байна. Ирээд байна. Энд камерыг хийгээд шүд ингээ янган байсан. Одоо ингээд шүд янгана үгүй яадаг. Ирээд мөн камерыг ингээ гэртээ өглөө ороод хийдэг. За. Аман гүндээ камер хийгээд байсан. Тэгээд миний фүк
мөнхөө бас муу. Данаа тийм нэг шаарч шиг. Одоо энэ 2 өдөр үгүй авч байна. Хооролт юм. Би 5 өдөр суугаад гэртээ тоон яарав. Ажилтай жаа. Мөгийн шүлэн бас уусаа. Нэг төс хоолыг идэлээ. Оноо нэг учиргүй хорвоос заримдаа өнжиж ханаар бас би заасан ч та. Одоо өглөө давчихсан. Энэ одоо сайн шүү. Их сайн зураг. Тийг өлтөө мөртөө их сайн. Манаас гэрээрээ ууж байна. Энэ чинь зүгээр ирүүл нэг хоолтой олон нийтээр найруулсан. Тэгвэл таныг эцэг зөвлөх одоо үйлчилгээд байгаа байхгүй юу? Таны их сайн. Хүний биеэр өтгөмөр сайн гарвал одоо нэг зүйлийн том гол нь ингэ цэвэршээд байгаа байхгүй юу? Ингээ харуулслаад байна гэдэг чинь байж тээ. Энэ дотор нөгөө энэ дотор чи их хэмжээний бактери их хэмжээний химийн үйлдвэр явж байна. Тэгээд нөгөө хортой бодис үүсгэхээр тэр нь биеийг шингэждэг байна. Ингээ өдрийн бие засаад байвал одоо маш их сайн юм байна. Энэ чинь одоо цэвэрлж юмсан. За өтгнөөрөө, шингэнээрээ биеийг цэвэрлэх маш чухал асуудал байна. Та тэгвэл бас 5 өдөр суугаад бас хэмжээний ашиг хүртчихэ. Би тамирын яа сайн хийдгээ. Ерөөсөө яа тамир хийх дуртай. Ерөөсөө сайн. Тэгээ одоо миний энэ тамирын өөрийнхөө одоо нэг санаагаараа хийж байгаа нэг тамир. Тэгээ одоо багш марш гэж байхгүй. Таны хичээлийн үзээ, таны хичээлийн юугаар бүр таны янзаар хийгээ их сайн. Бүргүй газар нь бүр бүлэрцэж одоо би бас хайрхан дот байлаа. Бүрэлдэхүүн газрын тийм тамир яг хийгээд одоо би их сайн. Хүн ингэж зааж ингэж хүмүүжүүлээ хүний үгээр явахгүй юм бол ямар хэрэг байх юм аа. Би гэрийнхэн хүнтэй ярьдаг. Хүн энэ чинь талханд ортол явна. Яаж жолоодож явна хаасаа өөрийн биен дээр байна. Бас тэгвэл би заримдаа би хараад хэлсэн. Би дахиж одоо чиний өөдөөс тэгдэг байна. Энэ хүний байх. Нэг л өөрийнх нь бурууг би тэр мөнгө багш тэр хичээлийг сонсоод одоо би ёстой буруугаад цааснаа би одоо өөдөөс чи дахиж одоо ингэхгүй лаа. Өөрийнх нь бурууг хичээл бас нэг яг их сайн байна. Хүний тэр хичээлийг сонсоод ёстой биеэ засаж явж байгаа широт хичээлийг аваад явсан. Хөлний шаруусан юм. Надаа ингээд ядаж яг энэс тийм байж юу. Таны одоо энэ жишээ бороо шар усан гэж арилтгаа. Одоо энэ миний энэ хөлийн шар усан бол яа. Энэ бол эргэлтийн нөөс энэ шар ус яагаад энэ үеийн хөндийн ус ихтэй гэсэн үг тийм үү? Тийм. Одоо үеийн хөндийн ус яг нэг хаяас тэр усаар ус ихтэй. Энэ ийм нэг үчин байдаг ч тэр нүдний даралт өндөрдөх үчин гэж байдаг тийм ээ. Энэ нүдний даралт таны ч нүдний даралт өндөрдсөн тийм ээ. Энэ үчин бол яадаг вэ? Энтэй аваад яагаад гэвэл энэ бидний бие гэдэг чинь бол ийм их сонин зогс байдаг байхгүй. Нэг талаас нь ингээд булган уумсч орж шингэж яадаг. Нөгөө талаас нь илүү гарсан юм ингээд татаад аваад явах ёстой байхгүй юу? Тэгээд нүднээ чинь дунд чүмгнээс адилхан энэ нь өөрөөсөө дотор нь орж ичаад орж ирэхэд их чаг ах нь гарч чадахгүй байгаа байхгүй юу? Энийг бол хамгийн гол нь таны нэг бол мөсөлсгэн байхгүй юу? Хэрвээ энэ яг л таны энэ эрүүл амьдралын зохицолт юм уу сайн сэтгэл зүйн сэрэл таны тэр буцдаг шугамчин сайн болчихвол өөртөө зүгээр болчих. Ийм нэг асуудал байна. Нөгөө өөртөө мөсөлсгийгээд гадаг шиг ингээд зам гаргаж болдог байхгүй юу? Болох ёстой. Энэ ч юу зүйл та хаана үзүүлсэн? ийм тийм чаараад энэ яг гайгүй тусгай мэрэгжлийн хөгөөтэй дээр 2 дугаар английн мөнгө төлөв. Наач хамгийн гол нөгөө танаас ирээд гарах зам нь хаагдаад байгаа байхгүй. Ийм асуудал шат мат авирлаж юу гэх юм. Эд оглож юу гэх юм. Тэр одоо шийд авирах уудаад авирах одоо хөдөө бас зарим хөдөө аргагүй шүү дээ. Хараа хоосон агуу тавил яа. Халамжийн тавил улам хэрэгтэй. Улам ихнэ. Нөгөө эргэлтэн сайн болохоор улам яадаг юм тийм. Эгэндээ одоо ингээд энд цуучин одоо суян маягаар нь толоо намаа ингээд гайвуулчих. Үзүүлээ. Хоол юм аа гэх. Хараад нь дөрөв таван гаж даараа уусан. Өдрөөс ингээд энтэй биш үү? Одоо ингээд бүдэн гадаа хайртай шугамны бүглэртэй байгаа байхгүй. Энэ бол болохгүй мөсөлгөө гэдэг дээ.
Тэр одоо та юу ч болсон хичээлдээ сонсч магадгүй бас сайн болчих болно шүү дээ. Хүний бие чинь асар их хэмжээгээр нууц хүчин чадал байна. Энэ хүчин чадлыг бид нар жаахан ч болсон сэрээжж чадах юм болоо тэгэл бидний бие сайн болох бүрэн боломжууд байгаа байхгүй юу? Энэ бол одоо манайс хөдөө ахнаа мос одоо амжихгүй амжихгүй. Энэ одоо бас шингэл даваач энэ бас ороо Өдөр ирээд үзээд гол хөдөлгөөний чи хийдгээ тамир томт дийлдгүй дургүй. Одоо өөр та үений юус та энийг хийхдээ маш тэр нэг орондоо хийдэг тамирыг хийш та үе гişүндээ даралт сэтэлдэг гэж болохгүй. Энэ зөв та хөдөлж болох юм хөдөлгөөн. Үеиндээ даралт өгөхгүйгээр хөдөлгөөн харин тань сайн байна. Тийм бол одоо барахтаа өвтгөө бол одоо дэстэг ба. Тийм нөөхгүй. Тийм ба. Тийм. Энийг би бол одоо өвтгөө уучгүй дэстэг яваад одоо хөдөлгөөн юм. Эртээ зэрэг жоохон боохорсон юм. Манай Монгол төмөн чинь бол нэг л малчин төмөн чинь одоо бие хайрлдаггүй энэ бас нэг боо байх юм. Хүн заавал хөдөлгөөнтэй байх ёстой. Гэвч бол заавал хэтрүүлж болохгүй. Хэтрүүлээ гэсээр одоо ингэж өөрийгөө ачиж байгаа. Хайр хэтрэх дээр хорсол одоо хол хэтрэх дээр хор одоо ийм хөдөлмөр хийх дээр тамир хийхдээ мөн адилхан байна. Тэр одоо нэг ийм нэг байд юм да тэр энэ гүйдэг улсууд хол гүйдэг улсууд ч одоо үеийг бас их мууддаг байхгүй. Тэр дугуй тэрийг надад нэг хүн ингээд уугаад усаар энэ хайрын дотор нь бүр илэгдээ алга болсон байгаа байхгүй. Тэгээд өвдөө явж байгаа. Би хөдөлгөөн хийсээр батлаа хэтрүүлсэн шүү дээ. Загшгүй хөдөлгөөнийг хэтэрдэл хийгээд ингээд өвдөө бас бадлцж байгаа байхгүй. Тэгвэл таны энэ бол нэг харилцан шугам, бусдын шугам саалт авчирсан байна л дээ. Энийг одоо эмчлэг арга. Би бол ямар нэгэн өвчнийг ингэж эдгээр гэж хэлж чадахгүй. Би зөвхөн танад зааж ирж байгаа бол би зөвхөн зөв арга одоо яаж амьдрах вэ? Суурийг чинь сайн болгоо. Суурийг сайн болгоо байна. Би ч одоо мөслийн чвэснээсээ тэрийг бодоод би одоо энэ барай яг одоо энэ олон юунууд тэгээ ийм л учиртай байгаа. Сайн болох боломжууд байгаа. За танай хэлж байгаа юм. Ямар ч юм бас хэмжээ авах гэж юм байна. Түргэн болдог байсан мөгөөс уцаанасаа энэ хэмжээний самчгоос хэмжээний самчгоос бол одоо сайн боллоо. Мэдээд дөрөв боллоо. Мэдээд мэдээд сайн боллоо. Мэдээд сайн боллоо. Тусдаа өндөр байсан. Хэд байсан өндөр? Өндөр сан 180 ирдэг. Дархан уу 110 болдог. Харин шиг бол бас аваа өндөр байсан. Тэрсээс 200 байна. Одоо гамаа тэгээд одоо гэж 135. Тэгээд дархан бол 100. Одоо бас нэг юм бохоо тэ 90-ээс тэгэл 90 үед байх. Давстаа цаана болчихлоо маань. Зөв. Цаана ууж болдгоо яг ногоон цай чинь маш сайн цай шүү дээ. Ногоон цай ууж начтай тэр нэг хаа цай чинь начтай тэр цай байна. Моттой цай флор өндөр байхгүй. Давс л хийж болохгүй. Давс гэдэг. Давс нэг бол тусан даралт өндөр нэг бол нарийн төлн, нарийн үүжин үүсгэн, ходоодны үүжин үүсгэн олон зүйлийг ээвтэй хүн авчид бол амархан айсыг хөршөрүүлэн. Тэгээ эрэгтэй хүн яадаг хөршөрөө штэ тийм ээ. Хоёулаа бол яа. Шээтэй. За тэр баяр хүрээ бас сайхан юм. Энэ гарна яа. Тийштэй. Би чи яа гай суутргүй юу байхгүй. Тийм. Байхгүй. Үгүй зүудин дээр байсан байхгүй. За. Та тэр тухайтай нэг ярьж би мартсан байна. За өөр ярьж тааш одоо. Гол яг одоо гараа энэ таны гарыг сайхан болсон чи энэ дээр ингээд үзүүлээд миний амт нь одоо ингээд бүр сони үзэх аргагүй байсан гэж хэлчихсэн. Миний амт бэлэг зүйлээс ингээд одоо микрофон хаана явж байгаа. Атад татчих. За. ингээд одоо ингээд орж байгаа. Бүр үзүүлж. Хэд хоноо 3-4 хоноо ингээд гайгүй болчих. Хаана ингээд Захна. ингээд одоо нэг гайг болтой энэ одоо ингээд хагарсангүй тагтансангүй одоо одоо их сайн хувирлаа. Олон газар ингээд идэгсэн. Энэ айсны өвчин нэг хэлээ чи бол идэх хэцүү байдаг байхгүй юу? Юу ч бол энэ хичээлд бол айсны өвчин гэсэн амархан сайн болд юм аа. Олон хүн бол сайн болсон. Таны дүүд одоо их сайн болд.
За баяр хүргэе. Ямар ч сайн Хүнээ би бол боддог юм аа хүний амьдралын хамгийн сайн захны жаргал нь юу вэ гэх хүн намаас асуу би лавтаа өрөөлөг гэж хэлнэ. Учир нь өрөөл самбай байна тийм элва сайхан байж штэ. Ястаа манай их багш ирсэн шиг өрөөл чаргыг нэг доо дайранд тавих юм бол өрөөл чаргын ард чивчмээ их мөнгө алтаа мөнгө ууртай болсон ч нэг их нэр төртэй болсон ч нэг их байр суурьтай болсон ч өрөөлч манаас өрөөл нэг байх уу тэр их юм чинь алга болчихсон. Тэгэхээр ийм сайхан өрөөлтний төвий байгуулж дахин холбоо тушаандаа манай өрөөл мэндийн их багш мөнгө багш манай дахин холбоо тушаанд ирснээс манаас энэ сайхан өрөөл мэндийн мэдлэгийг хүртэж өрөөл мэндийн мэдлэг багсаар зөв хоолны тухай засар нас явах тутам буяа яаж хамгаалах тухай энэ 23 өдрийн сурвалжлагаар дамжаад манай аав гааны нар эрийн мэдсэн байна. Тэгэхээр та нарын энэ сайхан буй махбодын чинь илрээ болсон энэ сайхан байдал гэсэн намайг тайлбар их омох шиг болж байгаа юм ч та нарын коммунист би ч гэсэн их баярлж байна. Тэгээд хойштоо үргэлжлэн өрөөлөнгийн талаар бол манай Монгол аав ээж нар үр хөвгтөө илүү уламжилж өрөөлөнгийн талаар манаас өөртөө илүү суралцж хамаг наач та үр хөвгтөө гэсэн дараас болох юм гэдэг өрөөлжлийн хэлийг үргэлжлэн мэдээж явах чухалтай. Тэгээд манай дахин холбоо тушаанд 3 дугаар удаа ирж энэ сайхан өрөөлжлийн мэдлэгийг улам илүү баталгааж өгсөн агуу их мөнхөө багштаа өрөөлжлийн их багштаа баярлж шүү. Natтай хамтар өрөөл мэндийн мэдлэгийг үргэлжлэн суралцж явсан мэдэж явсан миний сайхан аав гааны нартаа баярлж байна. Та бүхэн улам илүү ууртнаас улам залуу болж юу санс 9 цаг авах чинь бэлдэж явах болтугай. Мөн аавны одоо энэ миний хийж байгаа ажилд одоо намайг итгээд энэ шинжлэх ухаан чинь байна гэж сураад өөртөө хэрэгжүүлээ сайхан болсон та бүхэнд одоо би үнэн та бүхнээс илүү баярлж байна шүү. Одоо бид нар хамтдаа баярлаа. Хамтдаа нэг сайн эрүүл сайхан байцгаая. За баярлалаа. Мөнгө басын хичээлээс одоо 23 өнөөдөр одоо 24 өдөр болж байна. Миний би одоо их сайн байна. Хочет таонтд бай, хаалт жаахгүй миний одоо зүрх муу. Энэ нэр яна учтар одоо мөнгө басын хичээлээ би одоо нөөцнийхэн байдаг сайхан ярьж өгөөд сонсноо гэж өчигдөр шин одоо 4-5 жил болж байна. Онцон өчигдөр шин одоо 10 цагаас унтаад өглөөнөө 4 цаг хотс хийжээ. Нэг шинэгээ болсонгүй, сэлсэнгүй. Ихсэн унтж одоо хамаг төрөөдөөс унтж байна миний. Таада энэ 7-8 жилийн дотор анхаар одоо 6 цаг жаахан хараа унтжээ. Сарыг одоо гүлийч нэгшин унтгаа одоо доктор сав саруулгаад нүдэ яа гэдэг. За тэгээд ядаг юм яасан нэг сард нь 2 удаа 2 цаг. Нэг сард 2 удаа 2 цаг унтнаа. 2 муу 3 удаа одоо ирдэг та. Өчигдөр одоо кичээс одоо хамаг төрөө удаа. 6 цаг гараа. За. Тэгээд би одоо наадхан үчингээс 3 жил болж байна одоо. Тархнаа юу гэдэг одоо юу гэдэг. Тэгээд жилээ тураад хоолойд явахгүй унтд ирэх юм. Гол зүрхээс муу. Тэгээд бол тураад 77 жил на хавар эмч гараад би нэг жил хэдөө дамж ороод байна. Тэгээд өнөөдөр хэд болж байна? 3 болж байна. 3 удаа болж байна. Одоо жоохоо эмч гараагаар тэр одоо сүмийн гарах юм. Тэгээд юу гэдэг өнөөдөр би нэг ачаад 9 жилийн зург өгөөд 2 жил 20 хэдэн жил нэгжээ. Мөн төвөөс юу гэдэг би тэрний нэснэ. Төвсаад явж байна. Ичээ. За. Тэрний ичээ. Тэрний одоо уух нь горга яахаа уулдаг. Одоо бас 77 жингээс 102 жин болжээ. Нийт одоо 25 жин нэмэгдэжээ. Барга. Мөн нэг 20 юусэн одоо би жигэн сүнгүй одоо эрд үтгэх хэдий юм байсан юм. Юу яа 77 жин байсан.
단지내도 또 주부가 터있지. Тэгээ дадан тоонууд эмнэлгийн ороод сууж байхдаа эмнэлгийн ороо өдөр жигэн юм уу? хоёр хоноод нэг аваа. Хоёр удаа нэг жигэн. За өдөр байцаадаг. Тийм. Энд ороод нэг бүр байсан би. За. Би. За. Их амжилт нь хүрч аа. За. Баяр. Өөрөөр би хүнд хэмжиж юм уу? Хэмждэг. Хэмжээд бол 100 үтдэг. За. Ингээд бол одоо хожоо өвчин арим болохоор хожоо өвчлөө би авдана. Одоо энэ байдаг л гэдэг бодвол одоо. Таны тэгвэл дараг өөх буурал байхдаа таны биеийн доторх усан хавн чинь харин арилсан. Арилсан. Усан хавн бол юм яа. Одоо усан хавн ч бол арилжтэй. Одоо энэ зүрх хэмээн, цусан даралт хэмээн энэ бол одоо бүр тэгвэл энэ хүний бол өөх хасагдаг баг хамгийн гол асагдсан юм бол биеийн дотор байгаа илүү усан хамгууд илүү усууд нь арилсан байна. Бидээс одоо бүр ингээд цэртэйгэл ингээд болох байх. Энэ ч бүр ийм болсон юм чинь. Одоо бол хааваа энэ тэгээ бас тэгвэл таны энэ юу яасан юм байна? Усан хамгууд их одоо бол эзэн их буурсан байна шүү дээ. Эзэн дотор ус их байсан байх шиг байна. Тэгээ 24 хоног сууч. 24 хоног. Би их сайн найдвартай сайн суралцсан. Одоо найдвартай сайн суралцсан чи одоо мөнгө багтаад. би одоо зөвхөн аргыг зааж өгөх юм. Хамгийн талах ёстой хүн чинь одоо энийг зохион байгуулж байгаа сэжимлэг тэгээд таны хамт сурагч энэ улсууд олон сайн хүмүүсд хамт байхдаа хүн ч нэртэй ганцаараа суралцаад үрдүнд сайн хөрөхгүй байгаа байна. Хамгийн гол нь одоодоо суралцахтаар нэг нэгэндээ сайн нэр хөрж байгаа байна. Ингээд улам сайн болж байгаа байна. Энэ бол одоо багтаа шүү. Энэ цуга хүн болгоно нэг хөв байна. Би бол нэг хөвийг л эзэн та нар бүгдээ нэг хөв. Ингээд их гоё болж байгаа. Гол асуудал энэ байгаа байна.